Америкт төгсөгчдийн холбоо үзүүлж байна. Энэ ангид өөрийгөө таньж мэдэх сорилуудын талаар ярилцах болно. За сайн байцгаана уу хүүхдүүд, та бүхэн өмнөх хичээлүүдээр мэргэжил сонголтын ач холбогдол, мэргэжил сонголтын хор уршиг, мэргэжлээ сонгоход ямар хүчин зүйлс нөлөөлдөг, мөн мэргэжил сонголтыг хийх үе шатуудын талаар мэдэж авсан гэдэгт итгэж байна. Тэгэхээр өнөөдрийн 10 дугаар хичээлээр та бүхэн одоо надад ямар мэргэжил тохирох вэ гэдэг ийм асуултанд хариулах зорилгоор энэ хичээлийг бэлтгэсэн байгаа. Тэр эхний сорил бол 40 асуулттай. Энэ асуултын хариултанд бол тийм тийм заримдаа үгүй гэсэн ийм 3 хариултын сонголттой байгаа. Тэгээ харгалзах дөрвөлжиндэд та бүхэн оноогоо тавиад хамгийн доотлолт нийлбэр дүнгээ гаргана. За энэ бол 10 багантай байгаа. A, B, C, D, H гэсэн багнуудтай. Тэгээ баган тус бүрийнхаа нийлбэр оноо гаргаад ирэнгүүт хамгийн өндөр оноо авсныгаа дугуулаарай. Тэгээ энэ дугуулсан оноо юу харуулж байгаа вэ гэхээр аль чадвар нь илүү хөгжсөн байна. Энэ чадвар дээр тулгуурлаад ямар мэргэжил тохирох вэ гэдэг хариултыг олох юм сорил байгаа. За нэг сорилоор тухайн хүүхдэд буюу та нарт өөрийнх нь хүссэн мэргэжил тохирохгүй байх юм бол битгий санаа зовоорой. Яг тэр чадвараа илүү сайн хөгжүүлэх ёстой гэсэн үг. Мөн өөр сорилоор дамжуулаад өөрт яг ямар мэргэжил илүү тохирох вэ гэдгийг баталгаажуулах сорилыг бүглэхийг санал болгож байна. За та бүхний бүглэх дараагийн сорилыг бол Хооллондын сорил гэж нэрлэдэг. За энэ Хооллондын сорил бол энэ 6 хэсэгтэй. Хэсэг болгоны урталт бол зөвлөх байдлаар асуултууд их товчхон бүглээд их хялбар байгаа. Тэгээд ингээд 6 хэсэг тус бүр дээр өөрийнхөө сонирхсон яг өөрийнхөө хийж чаддаг зүйлүүд дээр өмнө зөвлөсний дараагаар хамгийн их зөвлөсөн тэр хэсэг дээрээ анхаарлаа хандуулна гэсэн үг. Тэр хэсгийг илүү бүглөнө гэдэг маань илүү их ур чадвар, авьяасан тэр мэргэжлүүдэд тохирно гэсэн үг. Тэгээ хариултыг нь доорх линкээр бас аваарай. За бидний та бүхэн зориулсан 3 дахь сорил бол ирээдүйнхаа мэргэжлийн талаар ямар судалгаа хийх вэ гэсэн ийм асуултанд хариу өгөх зорилгоор бяцхан судалгаа байгаа. Энэ судалгаан дээр маш энгийн асуултууд байгаа. Энэ асуултууд хариулах замаар өөрийнхөө ирээдүйн мэргэжлийн талаар судалгаа хийгэх товч томьёолол бүхий мэдээлэлүүд байгаа. За энийг бүглэхэд 10 минут шаардлагдан хэдийгээр багын хэмжээ цаарцуулж байгаа ч гэсэн та бүхэн анхааралтай цаг гаргаж бүглэж чадах юм бол маш зөв сорил шүү. Цаг гаргаж бүглөөрэй. Бүглснийхаа үр дүнд та нарт тохирох мэргэжлээ олж авна гэдэгт итгэж байна. Америкт төгсөгчдийн холбоо үзүүлж байна. Манай Америкт төгсөгчдийн холбоо нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хөгжлийн хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлдэг байгаа. Сая үйл ажиллагааныхаа хүрээнд зөв сонголт, гэрэлт ирээдүгэ гэдэг төслийг бол хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь ямар төсөл вэ гэхээр ахлах ангийн сурагчид дүүнартаа зориулсан мэргэжлийн эрхэм зөв сонгох уу, ерөн мэргэжил сонголт гэдэг нь юу юм, буруу мэргэжлээ сонгол ямар хор уршигтай юм, за зөв сонгол амьдралынхаа туршид карьерийн өсөлтийг яаж хийж болох эдгээр зүйлүүдийг оруулсан үндсэн агуулга нь бол явж байгаа. 10 жил төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд бол хамгийн тулгамддаг асуудал нь би ямар мэргэжлээ сонгох вэ гэдэг асуултанд бол хариулт олох байдаг. Мэргэжил сонголтод ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг. Жишээ нь аав ээж нь энэ мэргэжлээр бол илүү амжилттай байх юм аа. Эсвэл найз нөхд нь нэр хүндтэй сайхан сургууль, гоё сургуульд орчих юм бол цаашдаа ч амжилттай явна ч гэдэг юм уу те. Тал талын ийм эерэг болоод сөрөг нөлөөллүүдийг гаргаж ирснээр бид нар энэ нийгэмд яг юу болоод байгаа гэдгийг хүүхдүүдтэй буюу ахлах ангийн сурагчтай нээлттэй болгож өгч байгаа юм. Бид нар энэ төслийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан манай Монголд мэргэжил сонголтын зөвлөх гэдэг ийм ажил байдаггүй. Үүний үр дагаварт бол олон мянган сурагчид мэргэжил сонголт хийх яг тэр мөчид бол хин нэгнтэй зөвлөлдөж чаддгүйгээс болоод мэргэжлээ буруу сонгох ийм алдаанууд их гардаг. Тийм учраас бид нар энэ алдааг аль болохоор багасгах зорилгоор бид нэр зөв сонголт гэрэлт ирээдүй гэдэг энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгээ энэ төсөл маань их чухал гэж үзэж төрийн департаментаас энэ санхүүжилт аваад энэ жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Илүү өөрсдийнхөө туршлагаас магадгүй алдсан онцгой ах эгч нар нь дүүнэртэй илүү өдөр тутамд нь зөвлөх байдлаар видеонуудаа бол салгаад илүү энгийн байдлаар оруулж өгөхийг бид нэр зорьсон байгаа. Тэгэхээр энэ төсөл өөрөө олон мянган сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь чиглүүлэн залгах ийм зорилготой байгаа. Тэгээ бид нэр энэ зорилготой хүрсэн гэдэгт итгэж байна. Америкт төгсөгчдийн холбоо үзүүлж байна.
За тэгэхээр 10 видео хичээлийг маань үзсэн хүүхдүүдэд хандаж хэлэхэд бол мэрэгжлийн талаар ойлголттой болчлоо. Мэрэгжил сонголтоо хийх нь ямар чухал юм бэ гэдгийг ойлгож авлаа. Мэрэгжил сонголтын үе шатуудыг мэдээд авлаа. Одоо та бүхэнд юу үлдсэн бэ гэхээр ирээдүйн мэрэгжлийнхаа талаар судалгаа хийж тэр мэрэгжлэр ажиллаж байгаа ах ээж нартай уулзах замаар одоо мэрэгжлийнхаа сонголтыг илүү зөв хийхэд алхам үлдлээ. Хэрвээ чи энэ 10 цуврал видеог бүгдийг нь үзсэн бол ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийлээ гэсэн үг. Аав тэгж хэлсэн болохоор би мэрэгжил сонгох ёстой, багш тэгж хэлсэн болохоор би мэрэгжил сонгох ёстой гэхгүйгээр мэрэгжил сонгох 5 алхмаа зөв хийгээд өөрийнхөө авьяас сонирхол, ур чадвар дээр тулгуурлаж зөв сонголт хийх байхаа гэж найдаж байна. Энэхүү 10 цуврал видеоны цаана маш том агуулга явж байгаа. Мэргэжлээ зөв сонгох, мэргэжил сонголт гэж юу юм? Ач холбогдол нь за тэгээд хүчин зүйлүүд нь юу вэ? Яаж мэргэжлээ сонгохын тулд ямар их судалгаа хийх ёстой гэдгийг та бүхэн хэлүүлдэггүй ойлгосон баха. Өөр дээрээ ажиллах буюу өөрийнхөө хүсэл сонирхол өөрийнхөө ур чадварыг илүү сонсороо, өөрийгөө маш сайн сонсороо. За тэрийгэ ирээдүйн чиг хандлагатай, улс орныхоо чиг хандлагатай илүү холбож сонголтоо хийгээрэй гэдгийг л зөвлөмөр байна да. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. Амжилт хүсье.